Хүрээ гангачуулын удам хотын унган хүүхэд хэмээн гайхуулах дуртай Цэвэн ханд хэмээх хөгшний савсаг зан садарсан мөн байдал ямар эвгүй байдалд хүргэсэн талаар доор өгүүлэх юм. Энэхүү нийтлэлийн гарчиг болоод эхний өгүүлбэрийг уншсан хүмүүс настай хүнийг доромжилж илдвэлж байна гэж бүү бодоорой. 1 сая хүнтэй нийслэл хотод маань төмөн янзын 9 жорын хүн амьдарч байдгаас гадна залуу үедээ буруу үлгэр дуурайл үзүүлэх үз зэрэмдэг сэтгэлгээтэй зүй бус явдалтай хүн олон байна. Цэвэн ханд хөгшинч бас тэдний нэг гэж хэлж болно. Эмгэн болсон хойноо эвгүй байдалд орсон энэ хөгшний явдал зарим нэг савсаг хүнд сургамж болж магадгүй юм. Цэвэн ханд хөгшин 72 нас хүрсэн боловч 50 гарч яваа хүн шиг л толиотой сайхан харагддаг аж. Аргач үгүй юм да. Нэг ч хүүхэд төрүүлээгүй, мөн насаараа ямар нэг хар ажил хийлгүй, эмийн санч нэртэй байнгын шилэн хоргоны цаана хямсалцаж, завтай үедээ ирчүүлтэй наргиж зингэн тансаг ресторан хийсэн шигээ явсан болохоор бие хаа нэвдэрч хэмхрэлгүй эмзэг төрхөн хിവэрээ 70 насны босго давсан аж. Түүнээс гадна байгаль дэлхийн хайр хишигч гэх юм уу, хувь заяаны аз завшаанч гэх юм уу, аль эсвэл аав ээжийн сайн гэнч гэх юм уу, хин хүнээс илүү сайхан царай, өсөглөн төрний бие хаа заяасан учраас хөдөлж барих нь шаламгай хөл гарн чанга хിവэрээ байв. Мөн түүний сэтгэл санаач 72 настай босод хөгштийнхтэй харьцуулашгүй сэргэлэн цовоо өөдрөг өрнөн хിവэр байжээ. Тиймээс юмд бол өхөл ярьсан аяг яролцсон хөгшин болж хувирсангүй. Харин ч бүр хоног өдөр өнгөрөх тусам амьдрал шунан тэмүүлж залуу үеийн дурсамжаараа өөрийгөө урамшуулан зоригжуулдаг байлаа. Харин энэхүү хүсэл шунал нь буруу хэлбэрээр илэрч өөрийг нь эвгүй байдалд оруулсан нь юу юунаас илүү харамсалтай юм. Цэвэн ханд хөгшин хотын төвд 2 өрөө байранд ганцаараа амьдардаг тул 10 жилийн турш хажуу өрөөгөө хүнд хөлсдүүлж хэд 3 төгрөг олдог байж. Харин энэ боломжоо өөр нэг зорилгодоо ашиглаж байсан нь эвгүй байдалд орохын эхлэл болсон байна. Тэрээр хажуу өрөөндөө ганц бие хээгүй гүдэс хөдөөний оюутан залуу суулгадаг байсан бөгөөд энэ нь 70 наснд хүртэл дарагдан буураагүй дур хүслээ хангах бодол өөрлөснийх байжээ. Хотын төв орчимд халаасны нэг өрөө доод тал нь 200 мянга, дээд тал нь 350 мянган төгрөг. Түүнээс гадна ихэнх айл бүтэн жилээр нь буюу эсвэл 6 сараар нь хөлс мөнгийг нь авдаг жамтай. Гэвч Цэвэн ханд хөгшин сонинд зар өгөхдөө 18-аас 22 насны илүү дутуу зангүй эрүүл чирэг хөдөөний оюутан залууд хажуу өрөө хөлсдүүлнэ, хөлсийг сар сард нь авна гэсэн аятайхан үгсийг бичдэг байж. Хотын төвд сар сард нь мөнгийг нь авч хажуу өрөөгөө хөлсдүүлэх айл ховор учраас түүний өгсөн зарын дагуу асар олон оюутан залуус ирэх нь ойлгомжтой. Цэвэн ханд хөгшин тэдний байр байдал гадаад төрөх бие биалдрыг хамгаалалтын албанд авах гэж байгаа юм шиг шилж байгаа дөрөөндөө оруулдаг байж. Тэрээр хідэн залууг ийхүү сонгож авсан нь тодорхойгүй боловч ямар ч байсан амар сайхан хэмээх сумын заан цолтой залууг 2 жилийн өмнө сонгож авсан нь мань хөгшний хувьд маш том алдаа болжээ. Амар сайханд хөгшний зар ихэд таалагдсан тул уцаар ярьсан даруй очиж уулзсан байна. Цэвэн ханд хөгшин түүний сайтар гүйлгэн хараад хинтээ амьдрах юм бэ гэсэн ганцхан асуулт тавихад залуу ганцаараа гэж хэлжээ. Түүнийг ингэж хэлхийд хөгшин ашгүй гэд шууд л төлхөөрөө өгсөн аж. Ийхүү хоёр талаас сэтгэл хангалуун уулзаж хаяа нээсэн хөгшин залуу хоёр хамгийн хачиргалтай нь 3 хоног нийт авир доор амьдраад л эргэж ивлэхэд бэрх дайсан болж салсан аж. Энэ явдлын буруут нь яа харахгүй Цэвэн ханд хөгшин юм санж. Амар сайхан халаасны өрөөнд төвхнөж аваад дөнгөж 3 хонож байтал үдшийн бүрий тасарсан хойно Цэвэн ханд хөгшин хаалгыг нь зөөлхөн тогшжээ. Залуу хаалгаа онгойлгож өгвөл "Хүү минь завтай байна уу? Миний өрөөнд ороод жаахан суухгүй юу? Эмээ нэг шил дар суух гэсэн чинь ганцаардаад байна. Чи хань болоод ганц 2 хундаг уугаач." Гэхэд амар сайхан ихэндээ эрс татгалзан "Би ерөөс айрхтаар суудаггүй шүү дээ" гэсэн аж. Гэтэл Цэвэн ханд хөгшин настай хүн урьж байхад хаашаа янзын хөөхөд вэ хэмээн уурлаг хайдан ихэд янзгүй ширвэлджээ. Амар сайхан толгоогоо илсээр босч эмгэний өрөөрөө дуугүй л дагаад орсон байна. Цэвэн ханд хөгшин өрөөндөө бүдэг гэрэл асааж ширээн дээрээ хар хүрэн шилтээ дарс дөнгөж задлаад тавьчихсан байсан бөгөөд ихэд шаламгай хөдлөн ханны шүүгэнээс 2 шилэн жүн завчирснаа. Өнөөдөр эмээгийнхэн төрсөн өдөр шүү дээ. Гэхэд амар сайхан үнэнгээсээ сандран "Өө та надад эртхэн хэлэхгүй дээ. Тэгсэн бол би танд бэлэг өгөх байлаа." Гэвэл хөгшин дарснаас нямбай гэж нь хундаглах цуураа. "За тэр бэлэг сэлдэж яах вэ? Чиний надтай хамт ингээд сууж байгаа чинь л том бэлэг шүү дээ. Наад шиг 72 нас сүүдэр зооглож байгаа чавганц 20 гаруйхан настай чам шиг сайхан залуутай дар суваагаад ууж суугаа нь ямар ч бэлэгтэй зөвлөхийн аргагүй сайхан хэрэг" хэмээн цаанаал нэг ирээгүй үг хэлсэн аж. Залуу ир толгоогоо илсээр "Та ч ануухан харагдаж байна шүү. 72 хүрсэн гэхэд хүн итгэмээргүй юм байна. Би таныг анх хараад дөнгөжл 50 гарч яваа юм болов уу гэж харсан шүү" гэсэн байна. Цэвэн ханд хөгшин энэ үгэнд ихэд баярлан инээмсэглэж "За урт хурдхаа барьчих уу" гэсээр жүнцтэй дарсаа өргөжээ. Амар сайхан би уудаггүй хэмээн амсаад тавихад хөгшин хүн гомдон шүү гэсээр 3 хундаг дарс уулгаж орхижээ.
Тэгснээ би залуудаа мандлын давгүй тоглодог байлаа гэсээр мандлын авчран эвэршиж мойных зэрэгээр эвдрээгүй. Гацхүү насны ирэхээр үрчиж чөрийсэн хуруугаараа эвлэгхэн гихчин дарж хархуу чамдаа дурлаад байна, харнуу байна өөрөө мэдээ гэж ихэд намжиртай дуулсан юм санаж. Нэг мэдхэд тэр хоёрын үг яриа задгаарчихсан. Тэрч бүхэл Цэвэн хаан хөгшин залуугийн өөр дээр гараад суучихсан. Нэг гараараа ингэр цээжийг нь элбэн, нөгөө гараа дотоод руу шургуулan эмзэг эрхтнийг нь тас хатгаж байсан ажээ. Хатуу дарсны яагийн давтсан залууч өөрийнхөө үеийн бүсгүйтэй байгаа юм шиг хөгшний уруу ламыг тасчих шахан озож ухаан алдуулах төгчээ. Залуу хоёрын шунаг үнсэлтэнд мансуурч муужих төгсөн Цэвэн хаан хөгшин жаахан хөндөрч амьсгаа авах үедээ амнаасаа томоо гихчийн хоёр ихнээ хиймэлшүүд мулт татан авч ширээн дээр тавиад үнсэлцгэд саад болоод байх юм гихтэл дарсны халуунаар юу хийж суугаагаа ухаарсан амар сайхан эмгэгний түлхэн унагчхаад өрөөлөөгөө харах урдаараа гүйж ороод хаалгаа төгжиж орхисон байна. Гэвч ийм зан гаргасныхаа шанд маргааш нь өрөөнөөсөө хөөгдсөн бөгөөд мөнгөө буцааж авъя. Би ороод дөнгөжөл 3 хонсон шүү дээ гэхэд Цэвэн хаан хөгшин би аль хизээний үрчгсэн чи тэтгэврийн хөгшнөөс юуг нь авах гэсэн юм бэ? Ичгүй бол цагдаа шүүхээр явахгүй юу? Ингэж хэлээд хамрынхны өмнөр хаалгаа тас хийтэл хаасан юм санаж. Савсаг шалыг зантай садар самуун явдалтай хөгшөнд сайтарч чадуулсан залуу яаж иж байгаа төс хонзонгоо авандаа гэд занаад явсныг Цэвэн хаан хөгшин огт мэдсэнгүй. Харин ч сансандаа хүрч чадаагүйдээ шаарлхан ахин сонинд зарлал өгсөн бөгөөд тэр зарын дагуу нэгэн биеийн тамирын дээд сургуульд сурдаг аймаг цэргийн цолтой хоёр хархуу ирж уулзаад хажуу өрөөг нь хөслөхөөр болжээ. Хоёр залуугийн нэг нь байнга бэлтгэл сургуульд хэмээн гадуур явдаг бол нөгөө нь байнга шахуу өрөөндөө хэвддэг байж. Нэг удаа тэр залууг өрөөндөө зурагт харсан шигээ хэвтэж байтал Цэвэн хаан дэмгийн хаалгыг нь зөөлхөн тогшоод ороод иржээ. Тэр залуу хархуугийн өрөөний цонхыг онгойлгон хаяа агаар салхи оруулж бай. Чамайг ажаад байхад өрөөндөө л өнчих юм. Залуу хүн байж найз нөхөдтэйгээ гадуур дотор явж байхад яадаг юм бэ? Ингээ хэцэргээр яриа өдснөө орных нь өнцөг дээр суун зурагт жаахан хараад танай зурагт яасан өнгө муутай юм бэ? Чи миний өрөөнд очиж зурагт үзэж байгаач аль босоод ир. Хоёлоо ерөөсөө манай өрөөнд оръё. Хоёр тал нэгээрээ дүнсийж байхад нийлээд сууж бай гэж шууд уриалсан байна. Нөгөө залуу юу ч хэлэлгүй шууд босон хөгшнийг өг дуугүй дагаад өрөөнд нь оржээ. Тэгтэлч Цэвэн хаан хөгшин ширээн дээрээ тал шил болор арх гарган тавьж заримдаа эмээн 100 г татдаг юм. Хань жил үр хөөгдөхгүй болохоор их ганцаардах юм. Хичнээн жил ингэж амьдрах билээ гэж бодохоор сэтгэл санаа хачин болоод өөрийн ирэхгүй л хямрах юм да. Миний хүү надтай хууч хөрөнгөө ганц 100 татах уу? Гэхэд залуу мөн л юу ч хэлэлгүй дуртаяа зөвшөөрсөн байна. Залуу яагаад дуулууртай байна вэ гэж сэжиглэхсэхээ Цэвэн хаан хөгшөнд байсангүй. Тэр хоёр янз бүрийн зүйл ярьсаар 30 минут өнгөрөхөд тал шил болор архит уусч архинд халамжсан залуу хоёр эмээ та үнэхээр цоглог хөгшин байна шүү. Залуудаа божигнуулж явсан байх та. Ирчүүдийг хошууруулсан сайхан хүүхэн явсан уу? Ингэж илт үтсэн аж. Ингэж үтсэн эрийг байтугай мөрөөрөө хөвтөж байгаа хүнийг хүртэл ичгүй татаж чангаадаг Цэвэн хаан хөгшинч чи миний зургнуудыг үзэлдэ гэсээр альбомыг авчиж сонирхуулсан байна. Залуу хүлчөөнүүдээр нөгөө зургнуудыг ширтэн таач залуудаа уулын согоо шиг сайхан хүүхэн явжээ гэхэд Цэвэн хаан хөгшин тас хөхрөн айлгүйдэж залуу руу бөксөөрөө шахан суугаад одоо юу н муухай байна хідэн үрчлэл нэмэгдсэн болохоос хിവэрэ байгаа биз дээ чам шиг залуучуудад бол үгүй гэж явсангүй хэмээн шулуухан хэлээд орхисон байна. Тэгтэл залуу үгс үггүй дарж унаад өмдийг нь шотлон холоо гихчин чулуудснаа яг л залуухан охин эдэлж байгаа юм шиг хамаг хүчээрээ эдэлж яс үсийг нь яаруулах төгчээ. Залуугийн моноглол үгээр шувтарсан болж яах вэ? Гэтэл тэгсэнгүй. Цэвэн хаан хөгшин залуу ирийн дор шалтан нүцгэн ёолон хайлан хөвтөж байтал гинэтгэн толгой дээр нь шар шархийн дуугарч гэрэл анивчаад явчихсан бөгөөд яав ив хэмээн сэхээ автал хэдэн өдрийн өмнө хөөгдөд гарсан амар сайхан уртаас урт дурантай зургийн аппарат барьчихсан хөгшний зургийг янз бүрээр авч байжээ. Өөрөөсөө хамаагүй дүүх хүчтийнхээдээ залуу ирсийг өөрөө өдөж хоргоож буруу хуйцалд урайлан дуудаж явсан Цэвэн хаан хөгшин хэдхэн хормын дараа хатингаар цээжээ жижигнүүлэн уйлж залуусын өмнө өвдөөс хөрхөн галаг гуйж говьшсан боловч залуус түүнийг улам бүр даажигнаж зургийг чинь интернетэд тавина гэж айлган сүрдүүлсэн аж. Түүгээр зогсохгүй өөрийг нь жижиг өрөөрөө хөөж оруулаад өөртөө том өрөөнд нь бүтэн жил үн төлбөргүй амьдрна гэж дарамтласаар сансандаа хүрсэн байна. Дал гарсан хөгшин атлаа залуу хоёр эргүүлж явдаг нь мэдэгдэж нүдний булай болохгүй гэхээс нуруунд хавталцсан Цэвэн хаан хөгшин амар сайхны хэлсэн болгоныг өг дуугүй биелүүлж арайхийн нэг жил өнгөрөөсөн ч тэрбээр явтаа рок дуу хөгжим сонирхдаг басгүй хар тамхи татаж мансуурдагч байж болзошгүй нэг залууд өрөөгөө шижүүлээд явсан нь одоо жинхэнэ тамлаж байгаа аж. Тэрбээр хөгжмөө эцэстэн тултал тавьж хаан туурга руу юм шидлэн байнга их дуу чимээ гаргахаас гадна байсгийгээд л өөрийнхөө ижил охид залуус авчран архитдаг байна. Цэвэн хаан хөгшин аргаа барахтаа цагдаа дуудлаа гэж сүрдүүлсэн биш нэг нүцгэн зургийг нь цонхоор гаргаж шидэн цус харгуулгад өгчээ.